Сайн байцгаана уу? Өнөөдрийн шинжилгээгээр олдж байгаадаа баяртай байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ 2018-аас 2020 оны хооронд охинтойгоо Солонгос улсад хэрхэн ажиллаж амьдарч сурч байсан бэ? Тэгэд яаж имчилгээнд хамрагдж байсан? Солонгосын энэ имчилгээний давуу талууд нь юу байсан? За тэгээд Монголтой харьцуулахад тэгээд манай охинд гарсан ахиц дэвшил юу байсан бэ гэдэг талаар хуваалцах гэж өнөөдөр имчилгээ хийж байна. Тэгэхээр оршил хэсэг болоод оршил хэсгийн дараа болохоор 2020 оны 6 сард хийжсэн энэ эрхэм нандин сувд гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцгийн захим нэгдэл байдаг. Тэр захим нэгдлийн захиалгаар туршлага хуваалцах болонд оролцож исэн лайваа болол бичлэг болгоод оруулж байгаа. За тэгээд би бол 2016 оны 8 сарын 28-нд бол яг Солонгос руу анх магистр суралцахаар явж исэн. За тэгээд хэлний бэлтгэлд бол эхэлж явсан. Тухайн үед хэлний бэлтгэлийн насны хязгаар бол 38 нас байсан. Гэтэл би 39 настай байсан. Гээ материал өгсөн байхад визийн маань хариу гарахгүй нэлээд удаа сар гарan болоо. Тэгээд тухайн үед бол тэгж уддаггүй байсан үед. Тэгээ юу болсон юм бол гэж хүлээж итэл нэг өглөө Солонгос элчин сайдын яамнаас ярилцаад уцаар тантай ингээд ярьцлах их консул уулзъя гэж байна гэдэг. Ингээд цаг тавлаад консултаа уулзсан чи би таны материалыг маш олон удаа үзлээ. Тэгээд ингээд яг зөвшөөрөх гэхээр бас зөвшөөрч болохгүй, татгалзах гэхээр бас татгалзаж болохгүй. Тэгээд ингээд өөртөө ч уулзахыг хүссэн юм аа. Тэгээд учир нь бол манай улсын хэлний бэлтгэлийн дээд хязгаар насны дээд хязгаар 38 байна. Та ингээд 39 настай учраас ингээд нэгдүгээр таны нас хэтэрсэн байна. Тэгээд хоёрт таны ингээд зорилгыг сонирхё. Та ингээд тогтсон амьдралтай ингээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа энэ хүний хувьд яагаад ингээд манай улсыг зорж ингээд суралцах болсон бэ гэдэг. Ингээд ярилцлаганд ороод тэгээд тэр оройн гэртээ ирэл үеж гинт мессеж ирээд тэгээд миний виз гарсан. Тэгээд би ч тэрний өмнө ингээд утсанд мессеж ирэх болгонд виз ирж визний хариу юм болов уу гэж хүлээгээд байсан. Гэтэл яах нь ярьсанд орсны дараа яг тэр өдрийнхөө оройн нь бол миний виз гарсан. За тэгэл 8 сарын 28-нд Солонгос руу нисчээлээ. Яагаад ингээд Солонгосыг зорих болсон гэхээр Солонгос руу сурах гэж яваад сурж явах юм бол бас эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт идлээ. Тэн дээрээ хүүхдийнхээ имчилгээ хийх юм бол их боломжтой гэдэг яг тухайн үед Солонгост хүүхдээ имчилүүлж исэн найз дүү маань санал болгосон. За тэгэл Солонгост хэн байгаа вүлээ? Солонгост талаарх ингээд судалгаа хийгээд би 2013 онд өөрөө соёл урлагийн сургуулийнхаа шугамар ажиллаар Гуанчжоу хотын Чонмами их сургууль дээр очиж туршлага судалж байсан. Мөн Сөүлийн арт коллеж гэдэг сургуулиудаар ингээд яваад тэгээд 10 хоног шахуу бид нар явсан санагдаж байна. Тэгээд томилтоор яваад тухайн үедээ тэр сургуулиудын байдалтай танилцчихад Чонмам гэдэг энэ сургууль мандад маш их таалагдсан учраас тэр сургуульд хуучин соёл эрдэмтэд сургуульд хамт ажиллаж байсан ингичэн багш маань суралцж байсан. За тэгээд ингичэн багштай холбоо бариад Монгол өрхөд нь уулзаад багш нь ийм хүүхдтэй ингээд имчилгээ хийхэд тулд суралцах юм бол бас боломж байгаа юм байна. Тэгээд энэ суралцах талтай надад ингээд туслал тэмцэг үзүүлэх боломж байна уу гэдэг. За ингээд ингичэн маань миний материалыг энэ Чонмам гэдэг сургууль руу явуулаад за тэгээд тэр сургуультай холбоо бариад тэгээд сургуулиас хариу ирээд за тэгээд 2016 оны 6 сарын 8-нд Чонмамаас суралцах боломжтой гэсэн хариу ирээд тест тухайн үед сургалтын төлбөр болох 6 сая 565 мянган вон Монгол мөнгөөр бол бараг 12 сая төгрөг болсон тухайн үедээ тэгээд голомт банкаар дамжуулаад шилжүүлээд за тэгээд нөгөө сургалтын төлбөрөө төлөөд ингээ материал маань бэлэн болоод бүх юм авсны дараа визэнд ордог. Тэгээ ингээд визэндээ материал өгчхөөд сар гарan хүлээж агаад ингээд визний маань хариу гараад ингээд би суралцахаар явж ирсэн. Хэлний бэлтгэл байгаа болон бусад төвшөнд суралцж байгаа оюутнуудтай ингээд уулзалтахад таны насны хүн гэдэг өстой сонирн байна. Та яаж виз чинь гарсан бэ гэж асуугаад байсан. Тэгэл би марцганаад тэр үед бол тэр консул хэлний бэлтгэлээр суралцж байгаа материал гэсэн оюутныг дуудаж уулздаг байсан юм билээ л дээ. Тэгээ би ингээд консултай уулзалт хийгээд ингээд консултай ингээд ярилцлага хийгээд тэгээд ингээд миний виз гарсан юм а гэсэн гайхаад хөө ямар сони юм бэ? Их чинь их царайлаг учраас зурган дээр царайлаг юм байна. Бочтор үзээгээ дуудсан бахаа. Марцганаа тэр. За тэгээд ингээд очиж исэн. За тэгэл очиод л хэлний бэлтгэл би 8 сарын 28-нд Солонгост очиод 9 сарын 4-нд
хичээл маань эхлээл тэгэл нөгөө эхлээд нэг урьдчилсан шалгалт авд юм бэлээ хэлний төвшин тогтоох. Би ч аач үсэггүй очиж учраас шууд анхан нэгдүгээр ливлээс эхэлж үзэх юм байна гэж анги хуваарлагдаад за тэгээд хичээл эхлээл явсан 14 хоногийн дараа одоо тухайн үед одоо 4 өдөр ливл сурч исэн болоо тэр ливлийн насаа санахгүй байна. Бидний бодох юм бол арай өмнө ирсэн тэгээд одоо нөхцөл орон нутаг те нухайн одоо нөхцөлтөөгөө дасцсан бас нэг ажил хийдэг байсан сансар цэцэг гээд охин маань надад туслаад энийг бас ингэчин маань холбож өгсөн. За тэгээд тэр охин маань туслаад очиод 14 хоногийн дараа л ажил хийхгүй бол нөгөө мөнгөгүй амьдрах сардлаа авах хэрэгтэй учраас тэгээд буудлын одоо цэвэрлэгээний зөвхөн амралтын өдөр хийдэг нэмэлт одоо тий нөгөө цагийн ажил олж өгч ийсэн. За ингээд л одоо Солонгост очил 14 хоноод л одоо энэ буудлын цэвэрлэгээний ажил хийгээд тэгээд дараа нь одоо ингээд эхлээд энэ чинь нэг жилийн төлбөрөөр хийж байгаа юм. Тэгээд би хэлний бэлтгэлд жил хагас сурсан. Яа тэгэхээр нөгөө миний сурах чиглэл маань сэтгэл судлал. Тэгээд сэтгэл судлал учраас одоо хэлний өндөр шаардлагатай учраас бүх левлийг гүйц сурсан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Тэгээд ингээд левлээ одоо 6 левел сурсан хэлний бэлтгэлээ. Тэгээд тэр нь одоо яг ингээд жил хагас болдог. Суралцсан хувьд топ шалгалтаа өгсөөр байгаа. Тэгтээ топгийн шалгалтууд өгөөд оноогоо аваад за тэгээд одоо жишээлбэл бид нэр 9 сарын одоо элсэлтэнд оролцъё гэж л бодож ивэл одоо 6 сар гэхэд бид нар материалаа өгөөд оноо энэ төр авсан байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээ 3 сард гэх юм бол 12 сард. Тэгээ энэ байдлаар явж байгаа л 9 сард оноогоо аваад л 3 сарын элсэлтэнд ингээд бэлдсэн. Сургуультай элсэж орсон. Тэгээ намайг ингээд очсны дараа бол одоо нөхцөл байдал бол нэлээд одоо өөр болоод байсан. Жишээлх юм бол миний өмнөхөн бол хэлний бэлтгэл гэр бүлээрээ гардаг визэн дарагддаг байсан бол нөгөө хэд хэдэн монгол хүмүүс гараад харлсан учраас тэр нөхцөл журам бол өөрчлөгдөөд эхлээд заавал хэлний бэлтгэлээ өөрөө төгсөөд үндсэн сургууль руугаа ороод үндсэн одоо яг магистрийн ангид ороод ирэхээр D2 гэдэг визээр солигдоод за тэгээ D2 гэдэг визээр солигдсон ч гэсэн одоо гэр бүлээ бас ингээд татаж авах юм бол нөхцөл нь бол үүсэхгүй эхний семестрээ сураад нэг семестр сураад дүнгээ гаргасны дараа тэгээд гэр бүл авах хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ шаардлагын улмаас одоо ингээд 2 жил сурсны дараа ингээд охиноо ол нөхөртөөгөө татаж авсан үр дээрээ. Тэгээд охин маань бол 2018 оны 11 сарын 2-нд Солонгост очиод л тэгээд битээр чинь 20 оны 7 сарын 20-нд Монгол руугаа ирсэн коронавигийн дэгдэлтээс цутаагаад. За тэгээд тэр хооронд бол одоо зорьсон зорилготой хүрээд тэ охиноо онцлуулаад тэгээд дэмчилгээ сурилгаа хийгээд байсан. За тэр юм бол одоо энэ дараа үргэлжлээд явах нь лайв дээр маань нэлээд тодорхой учраас нуршаад явах. Зүгээр Солонгос яг одоо тий ингээд хүүхдээ хүлээгээд одоо ажиллаж амьдарч явах үед одоо юу анхааралтай байсан бэ гэхээр мэдээж хамгийн нэгдүгээр одоо санхүүгийн дэмжлэг маш их чухал байсан. Тэгээ виз гарах болгонд одоо нөгөө мөнгө хэрэгтэй тий ингээд визээ сунгуулахын тулд надад одоо тийм дансанд байх мөнгө байршуулах юм тэргээ одоо журам улам л одоо чангатаад байгаа гэсэн. Жишээлх юм бол одоо би чинь 39 настай хэлний бэлтгэлд ингээд азтайгаар тий охины маань заяад ирсэн гэж боддог. Тэгээ ингээ яваад ирсэн болвол одоо бол 30 нас хүрсэн болвол хэлний бэлтгэл бол боломжгүй. Харин та оноогоо авсан байх юм бол нас гаргалцахгүйгээр одоо сурах юм боломж бол бий болсон байлээ. Тэгэхээр ингээд би чинь одоо энэ ярьж байгаа зүйл маань би 10 жилийн өмнөх өөрөөр хэлэх юм бол 2016 онд би өөрөө Солонгос сурсан тухай. За тэгээд охиноо эмчлүүлсэн маань болохоор 2018 онд 18-аас 20 он буюу 6 жилийн өмнөх зүйлийг ярьж байгаа гэдгийг бас та нар маань ойлгоорой. Тэгэхээр нөхцөл байдал зарим нэгэн зүйл болоод өөрчлөгдсөн байх. За тэгээд миний одоо хамгийн одоо гол зүйл юу байсан гэхээр мэдээж анхаарах зүйл нь нэгдүгээр бид нар одоо нөгөө сургуультай одоо орсон байх хэрэгтэй те хэлний бэлтгэл айл болох бага одоо левел буюу бага улирал сурыг л гэж бодож ивэл одоо Монголдо хэлээ үзээд эндээ одоо ингээд тийм ээ оноогоо авчих юм бол топ гэж Монголд өгдөг болсон шүү дээ. Тэгээд жилд 2 удаа өгдөг. Тэгээд оноогоо аваад ингээд сургуультай юм бол хэлний бэлтгэлийн бас нөгөө тэр цаг хугацаа хэвнэх боломжтой. Хэлний бэлтгэлд очичоод ажил хийх гэдэг бол аюу хүнд байсан. Яг тэгвэл нөгөө хэлний бэлтгэл маань улирал олгоно нь өөр ордог. Нэг улиралдаа өглөө ордог, нөгөө улиралдаа өдөөс хойш ордог. За тэгээд өглөө ордог нь болохоор өглөө 9-өөс өдөр 1 хүртэл хичээл орно. Өдөөс хойш нь болохоор 1-ээс 5 хагас хүртэл ч юм уу те ингээд өдөр болгон юм хичээлтэй байдаг. Тэрний хайжгаар ажил хийн гэдэг бол үнэхээр одоо тийм амаргүй. Тэгээд ажил олсон ч гэсэн 3 сар болоод л нөгөө хуваарьмаар солигдчихж байгаа учраас тийм тогтсон ажил хийхэд бол нэлээд бэрхшээлтэй байсан. Тэгтэл одоо нөгөө төлбөр мөнгө олохын тулд амьдрахын тулд тийм ээ тэгэл бүгдөө хичээж байгаа юм чинь Монгол хүмүүс маань тэгээд дээр нь одоо ингээд бас нөгөө хичээлээ нөгөө
таслалтгүй байх ёстой. Тэгжиж нөгөө виз манд тийм ээ сунгагдах ёстой. Ингээл олон шаардлагуудыг биелүүлээл ингээд давхар сураад за тэгээд дээр ингээд гэрүүлээ ураад одоо нөгөө дагалдангаар авахын тулд одоо оюутны байранд амьдарч болохгүй. Тэгээд ажил хийхин тулд бас оюутны байранд амьдраад иж болохгүй. Нөгөө шөнө орой янз бүрийн цагт ирэхээр сургуулийн оноотой байдаг. Тэгээ нөгөө оюутны байрнаас хөөгдөх ч юм уу бусад ямар нэгэн асуудал үүсэхгүй тулд очингуудаа л тэгээ нэг сар гарan оюутныхаа байранд амьдрал дотор байрнаасаа гараад одоо Кушион гэж хэлдэг юм да. Одоо нэг ер нь бол ганцхан хүмүүс хичээл их зориулагдсан байр тэнд байж агаад тэгээ дараа нь тэр Кушион дээрээс бол гэрүүлээ урах боломжгүй учраас one room ч юм уу two room гэх 1-2 өрөө байр түрээслэх үгүй бол одоо апартмент бай орон сууцанд одоо байр түрээслэх гэх. Тэгээ энэ замуудыг бүгдийг би одоо туулсан. Гэрээгээ хийгээд түрээсээ төлөөд л ингээд байрандаа байгаа. Тэгээ манай хоёрыг дагалдан авах эрхээс өмнө бол ингээд урилга явуулаад ингээд визэнд оруулсан болж татгалзаад байсан. Тэгээ тийм учраас за яг гарцаагүй журмынхан дагуу татгалз харахгүй болсон хойно л одоо охин авах хэрэгтэй юм байна гэж маш их хичээсэн. Тэгээ тэр 2 жил бол үнэхээр урт байсан. Тэгээ би бол ер нь амьдрал их баяр ёслолтой. Ер нь бол их тийм урт удаан хугацаагаар гуниж гутарч одоо тэгдэггүй төрлийн хүн байхгүй юу. Өөр угаасаа цаад зан чанар маань. Гэтэл одоо миний одоо хүн босоор хамгийн их одоо нулимс туслууж уйлсан, гунсан, гуниглсан газар бол яхахгүй Солонгос ус. Тэгээ тэр бол эхний 2 жил маань өөрөөр хэлбэл охиноо авч амжаагүй байсан 2 жил бол үнэхээр урт байсан. Болидо гэдэл одоо шантраад буцаад чимдаамдаа хувцаа игээд явъя амьдрал заяа биш очие гэсэн өдөр бол маш их байсан. Гисэн ч одоо тэгэл энэ хүртэл би яаж хичээж ирсэн бэлээ. Нөгөө яаж энэ мөнгийг олж сурсан бэлээ. Тэгэл эргээд одоо юу ч хөө ингээд гэртээ харих ямар нүүр айх вүлээ гэдэг л тэр зүйлээр л одоо өөрийгөө барьсаар яваад л тэгэл зорилготой хүрч чадсан. Тэгээ тэр бол одоо миний 39-оос 41 насны хооронд амьдрал байна. 41 настай шинэ хэл сураад хэлний бэлтгэлдээ яваад шалгалт шүлгээ өгөөд тэгээд одоо амьдрах зардлаа тэндээ амьдрах зардлаа өөрөө олоод дээр нас гэр бүлийнхэндээ одоо том тус болохгүй ч гэсэн байрны лизинг байрны төлбөрөө тэгээ байрны мөнгөө одоо цаг тухайд нь төлөх гэдэг одоо ийм хариуцлагыг үүрээд ингээд ажиж амжиртээс эргээд ботход бол нэлээ тийм амаргүй байсан ч гэсэн бас бүр тийм аргаа ятсан үнэхээр одоо нөгөө дав даашгүй хүнд хэцүү бол байгаагүй. Тэр зориг маань том байсан учраас бас зүтгэж чадсан гэж боддог. Амралтын өдөр болгон ажил хийгээл тэгэл одоо хичээлээ сайн хийгээд л ингээл явна гээл тэгэл зохицуулах ажил айгүй их байсан. Тэгэхээр зэрэг тийм одоо хүнд бэрхшээлүүд бол тулгарч байсан. Гэсэн ч гэсэн одоо яах нь зорилгынхаа төлөө бол даваад гарсан байдаг. За тэгээд ер нь бол Солонгост бол цаг агаар маш их таатай байсан. Миний охин бол одоо энэ 2 жилд бол ер нь баг ханаад хүрээгүй дээ. За хүрсэн ч ер нь нэг гарын 5 хуруунд хүрэх үдээ үгүйтэй л хүрсэн. Тэг чи хүндрээд эмнэлэг твтэх хэмжээнтэй хатгаа амьдрал болж байгаагүй. Гэтэл намайг байхгүй энэ 2 жилд бол миний охин бол баг жилдээ 4-5 удаа эмнэлэг твтэл дандаа хатгаа боллоо гээл те ингээл тэгэл хүүхд өвдлөөгөнгөт чинь би чинь тэнд чинь санаа сэтгэлээр унаад л за боли хари хаяа амбиш заяа биш хүүхдээр очие гэл ингээл хямардаг байсан. Тэгэл охин маань гайгүй болоод ирэхээр бас ингээл хичээгээл за зүтгэе зөри энэ хүртэл явсан штэ би энэ хүртэл одоо энэ үнгийг яаж олсон бэлээ тэгээ ямар зорилго өртөлсөн бэлээ хэрвээ би ийш ирээг байсан бол тэр мөнгөөр охиндоо илүү тусалж чадах байсан штэ тэгэхэд одоо бол ингээд өрөөсөө буцах зам байхгүй шүү. Тэгэл урагшаал бай гэл ингээл маш их хичээсэн. Тэгэхээр тийм одоо нөгөө нөхцөл байдал одоо бас тэг гадагшаа явъя, сурыг боломжоор хүүхдээ эмчлэе гэж бодож байгаа ээж аавдад маань бас нөгөө санаа авах одоо сэтэл өгөх бас юм байж магадгүй гэдэг өнөөдрийн одоо бичлэгийг оруулж байгаа. Тэгэхээр ингээд эргээд харахаар зэрэг нь бол одоо хэцүү юм шиг байсан мөртлөнгөө маш сайхан дурсамжууд, маш сайхан одоо тийм түүх бол байсан юм байна гэдгийг бол харж байна. За тэгээ лайв маань нэлээ урт учраас бас одоо энэ өмнөтгэл хэсгээ олвол их богинохон хэлэн тэгээ төгсгөл хийлгүүгээр шууд лайваараа дуусгая гэж бодож байгаа. Дараагийн бичлэгээрээ 10 дахь цэцэрлэгийн одоо 100-ны вакуумжуулсан сургалтаа яс тэ эцгийг зориулж юу заасан юм бэ? Тэндээс би одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болсон ээж та юу хийх ёстой гэдгийг яаж ойлгож ухаарсан юм бэ гэдэг талаар одоо бичлэг хийх болно. За тэгээ та бүхэн маань одоо ингээд Солонгост хийсэн лайв маань үргэлжлүүлээд үзнэ. За сайн байцгаана уу. За та нартай энэ 7 хоногт одоо туршлага хавалцахаар сувдын ээж одоо энэ лайв болонд оролцож байна. Тэгээд бид гур бол одоо ингээд бүгд намт Солонгос улсын Гуанжу гэж хотод амьдраад эмчилгээ хийж байгаа.
Тэгээ та нар маань бас энэ Солонгос улсыг сонирхож байгаа хаа. Тэгээ тэн дээр голчлаа ярий гэж одоо да. Бусад туршлагын хувьд болохоор анх охиноо бол 6 сартаад нь онцлуулсан. Тэгээд эхний нэлхас дээр онцлогдоод тэгээд тухайн үед эхний нэлхас айгүй сайн гэсэн юмч болгоноор л очиод үзүүлэл зөндөө олон ийм тариа уусан. Тэгээд тэгж яхав хэвчээ бас интернетээр нэлээд их мэдээлэл хайгаад үзсэн. Тэгээд хайж үзэд хамгийн гол нь энэ бол им тариа байдгүй юм байна. Зөвхөн одоо физик эмчилгээл хамгийн чухал юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд 10 дугаар төв дээр өдрийн эмчилгээнд явсан. Тэгээд битэрийн одоо өнөө хүртэл одоо энэ хийгдсэн эмчилгээнээс одоо хамгийн их юм суурсан, хамгийн үр дүнтэй байсан 10 дугаар цэцэрлэгийн эмчилгээ байсан. Тэгээд дараа нь гэрэл төвийн эмчилгээ байсан. За тэгээд одоо ээжүүдтэйгээ бас адилхан туршлага судлаад бид нар ингээд мухар хожирт руу групп болоод 2 жил дараалж яваа. Дараа нь би гэр бүлээрээ 3 дахь жилдээ явсан. Тэгээд өнгөрсөн жил болохоор өнжөөд тэгээд энэ жил одоо бас бид гурав одоо явъя гэж итэл одоо коронавигоос болоод ингээд хөл хоринд орчоод хөдөлж чадахгүй болчиход байж энэ корона эхлээд нилээд эрчимтэй дэгдэлтээс нь болоод эмчилгээг нь бас зогсоосон. Учир нь олон эмнэлэг хичнээн ариутгал хийсэн ч гэсэн өвчтөн байгаа газар учраас одоо нөгөө хамгийн эрсдэлтэй газар болчихсон учраас одоо коронавигоос болоод би тэр эмчилгээгээ зогсоосон зөвхөн эмээ ууж байгаа. Тэгээ сүүлийн үед манай охин бол айгүй тийм ааш жаахан муудаад байгаа. Тэгээ энэ яг өдрийн турш ээжтэйгээ байгаалаа тэр юм уу аав дээрээ байсан ч гэсэн ээж аав гэдэг байгаа учраас одоо нилээ тийм тухгүй тавгүй их чангардаг болсон. Тэгээ одоо бид хоёр ямар ч хэсэн Солонгос улсад ирээд одоо ямар эмчилгээ хийлэг вэ гэдээ анх яаж ирсэн бэ гэхээр ер нь бол Солонгос улсад эмчилгээ бол нилээд үнэтэй. Тэгвэл миний хол ирсэн одоо хүүхдээ авчирсан шугам болохоор би өөрөө сургуульд ирээд магистр сураад тэгээд өөрийнхөө бизнес дээр одоо нөхөр хүүхдээ дагалдангаар авсан байгаа. Тэгээ тэхийн тулд эхлээд хэлний бэлтгэл жил хагас сурсан. Тэгээ хэлний бэлтгэл жил хагас сурахдаа бол D4 гэдэг визээр байсан. Тэгээ D4 гэдэг визэнд болохоор эдний эрүүл мэндийн даатгал хамрагдах боломжтой ч гэсэн одоо ямар нэгэн хөнгөлөлт байхгүй 113 мянган воноор сард төлж одоо хамрагдах боломжтой. Тэгээ тэнд хамрагдахгүй байжгаад одоо магистртаа ороод миний виз солигдоод D2 гэдэг виз рүү болсон. Тэгээ D2 гэдэг виза авахар зэрэг нь эрүүл мэндийн даатгал нь 50% хөнгөлөгддөг. Дараа дээр нь одоо гэр бүлийн бүх гишүүдэд би өөрийнхөө даатгалд оруулдаг. Тэгэхээр манай гэр бүлийн гишүүд одоо дахиж даатгалд хамрагдах шаардлагагүй гэсэн үг. Тэгээ бид гур болохоор одоо ингээд анх ороход 56 мянга байжгаад сая он гараад 61 мянга болчиход байгаа даатгал. Тэгээ тэр даатгалтай байж ах хугацаанд охиноо бол одоо энд бүрэн онцлуулаад авсан. Тэгээд анх ирээд одоо ингээд мэдрэлийн эмчт үзүүлээд Монголоос уудаг байсан имээ танилцуулаад им бичүүлж авсан. Тэгээд дараа нь яасан гэхээр даатгалд солонгосын хэлээр орж ирсний дараа 3 сарын дараагаас нөгөө орох журамтай орох болж байгаа. Одоо тэр нь 6 сар болсон байлээ. Тэгээ би тэр охиноо авчираад одоо ирээд байж ах хугацаанд бол нөгөө эмээнийх нь хугацаа дууссан учраас эмээ төрүүлж авахын тулд мэдрэлийн эмчтэй үзүүлээд эмээ хвчүүлж аваад дараагийнх нь шинжилгээг бол ингээд даатгалд орсны дараа үзүүлье гэж хэлээд тэгээд даатгалдаа ирээд 3 сарын болсны дараа охиноо нөхрөө оруулсныхаа дараа бид гурав бүх шинжилгээг өгсөн. Тэгээд эднийхээс аавна гэсэн бүх шинжилгээг өгөөд тэгээд ингээ Монголдо бид ингээ шинжилгээгээд онцлогдсон юм аа. Гэхдээ миний хамгийн одоо мэдхийг хүсч одоо энэ Солонгос хүртэл ирсэн гол зорилго бол охины маань одоо яаж хэрхэн ингээ саажилталсан шалтгаан юу юм бэ? Энийг олж мэдхийг зорж ирсэн юм аа гэж хэлжсэн учраас одоо шалтгаан нь бол одоо авч байгаа ингээ шинжилгээнүүдээс гарнаа гэж хэлсэн боловч битээр одоо MRI хийлгээд, тархины цахилгаан бичлэг хийлгээд, тархины хүлээ авах чадвар одоо энэ хүүхдийн одоо сонсгол байна уу, хараа байна уу, юм хүлээж авч байна уу, хэрхэн ойлгож хүлээж авдгийг гэх мэт ингээд айгүй олон төрлийн шинжилгээнүүд хийсэн. Тэгсэн ч гэсэн одоо бүх шинжилгээний хариу нь бол нөгөө саажилт үүсэх хэмжээний одоо ямар нэгэн одоо эмгэг гажиг юм уу эсвэл те одоо усжилт эсвэл одоо харуулт эсвэл одоо ямар нэгэн гадны нөлөөтэй гэмтэл бол огтаалгаа гэж хэлсэн. Тэгээ тийм учраас одоо бид хоёр дараагийн одоо шинжилгээнүүдийг хэрхэн өгөх үү гэж ярьсан чинь гений шинжилгээнд дээр тунж үлдсэн. Тэгээ гений шинжилгээ бол идэд айгүй үнэтэй учраас бид тэр төр татгал за гений шинжилгээгийн төр болоод одоо ингээд физик хэмжилгээгээ хийлгэе гэдэг ингээд физик хэмжилгээгээ хийж эхэлсэн. Эмчийн үзлэг бол хямдардгүй, Солонгост даатгалаас бол эмчийн үзлэг бол хямдрахгүй. Ганцхан шинжилгээ, эмчилгээ бол маш сайн хямдарч өгдөг. Жишээ нь бол энэ шинжилгээ хэд
битэр шинжилгээ өгсөн байл та Комсо гээд. Тэгээд 153 мянган төгрөгийн шинжилгээг битэр 73,400-ыг нь өөрөө төлөөд 79,600-ыг нь одоо эдний даатгалаас хөнгөлүүлсэн байна. За дараагийн шинжилгээ нь болохоор 196,874 төгрөгийн боны шинжилгээгээс 91,600-ыг нь би төлөөд 90,700-ыг нь даатгал төлж өгсөн. Даатгал хөнгөлж өгсөн. 143,300-ыг нь би төлөөд 183,200-ыг нь одоо даатгал төлөөд за гээд энэ мэтлэнгээр ингээд даатгал бол эмчилгээ, шинжилгээ дээр бол маш сайн хөнгөлж өгдөг. 50-60% бол хөнгөлдөг. Тэгээ одоо тэр нөгөө хамгийн үнэтэй шинжилгээнүүд бол тархины бичлэг, цахилгаан бичлэг тэр имра энтер байсан. Тэгээд бас айгүй тийм дэлгэрэнгүй 13 баха баг 13-4 тийм хуруу шилэнд цусны шинжилгээ 588,000 воноос аваа тэр хямдраад битээр 200 мянган төгрөгөөр боноор тэр шинжилгээг өгчээсэн. Тэгээд цусанд ч гэсэн ямар ч асуудал алгаа гэж хэлсэн. Гэхдээ цусанд нэг гормон нь болоод их өндөр өсөлттэй гарч ийн. Тэрийг хянахын тулд битээр одоо жил тойрон 2 сар тутамд цусны шинжилгээ өгчээсэн. Тэгээд үргэлж ингээд дээшээгээ байгаа учраас энэ бол нөгөө одоо өгсөд багасаад байвал юунаас олжийг шалтгаан олмоор байтал байнга өксөж байгаа учраас одоо дахиж цаашид энэ шинжилгээг авах шаардлагагүйгээд сая 5 сараас энэ шинжилгээг авахаа байсан битээрээс тэгээд тэр шинжилгээний анх ингээд Монголд ингээд битээр ингээд имра хэлгээ бүх шинжилгээ өгсөн юм аа. Тэгээд гараагүй гэж хэлээд бол Монгол нөгөө шинжилгээг бол ерөөсө хүлээн шүрдгэн байлээ. Бид нар өөрсдөө ингээд өөрсдөө шинжилгээг авнаа гэд. Тэгээд эмч нь бол баг ингээд энэ шинжилгээгээр оншин гарчих байхаа гэж хэлжсэн боловч онш гараагүй учраас одоо тэг бид тэр гений шинжилгээ өгье гээд тэгээ одоо хичээлээ дуусаад охиноо ингээд короно гээд цэцэрлэгч байхгүй эмчилгээч байхгүй гэртээ байгаа учраас бид тэр гэртээ харихаар шийдээд тэгээд өчигдөр тэр гений шинжилгээгээ өгсөн. Тэгээ гений шинжилгээ маань 902,000 вон болсон. Тэгээ тэрний 444,000-ыг бид нар төлөөд үлцэнгийн бол даатгал хөнгөлж өгч байгаа. Тэгэхээр даатгалаар ирэх юм бол ийм үр дүнтэй. Жишээлх юм бол даатгалын нэг өдрийн одоо энэ эмчилгээ авж байгаа битээр хөдөлгөөн заслын эмчилгээ гэхэд 26,196 боны үнэтэй эмчилгээг 13,100 воноор хийлгэж гин гэсэн үг. Тэгэхээр үлдсэн 13,000-ыг нь болохоор даатгал нь хөнгөлчихөж гин гэсэн үг. Тэгэхээр ингээд даатгалаас эмчилгээ тэгээд бас айгүй сайн давуу тал нь бас их гоё даатгалаас авдаг нэг юм юу гэхээр им байдаг. Тэгэхээр им нь яадаг вэхээр битээр энд ирээд баклафин ууж исэн бол баклафины хэмжээ нэмэгдээ дээр нь одоо баклафинаас гадна дахиад 2 им ууж байгаа. Тэгээд тэр имнүүд маань бүгд нийлэхээр ингээд 42,110 вон болдог бол даатгалаас өнгөлөөд 8,800 оноор авдаг ингээд. Тэгтээ дандаа 2 сарын турш өгдөг. Тэгээ ингээд имээ авах юм бол хүүхдийнхаа хэрэгцээнээс хамаарат ингээд энэ имийг нь нухаж авахгүй яг бол нухснаар нухдаг юу хэрэгсэл манай гэрт байгаа учраас бид нухахгүйгээр авъя гэдэг үний зөрөөтэйдэг байхгүй нөгөө нухахаараа арай үнэтэй болчдгийг. Тэгээд ингээд даатгалаас ингээд хамгийн одоо миний хэлэх гээд байгаа санаа болоод нөгөө давуу тал нь юу байсан бэ гэхээр ингээд имээ тэгээд одоо шинжилгээгээ эмчилгээг одоо сайн хөнгөлж чадсан. Тэгээ тийм учраас одоо оюутан байгаа төлбөрөө олоо төлбөрийнхаа хажуугаар охиныхаа эмчилгээг одоо манай нөхөр ингэж одоо жил тойрон хугацаанд одоо бид хэд энд байж чадсны бас ингээд хамгийн сайн ашигтай тал маань энэ даатгалд хамрагдсан байсан.